6 сард хэд чинь баг одоо хөрөнгийн бирж дээр 2 баг бүтээгдэхүүн олон нийтэд нээлттэй гарахаар болоод байна. Тэ хоёулаа юу гэхээр өөрийн хэрэгсэл хоёулаа компани бонд байгаа. Нэг нь Invescore, нөгөөх нь Lendman гэдэг 2 банк бус санхүүгийн байгууллагын бондууд байгаа жишээ тий. Сүүлд нь одоо 9 сараас эхлээд нэлээд бас олон компаниуд тий IPO хийх жишээ тий. Нэг давхар бүртгэл сонсогдож байна тий. Галтны компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр байдаг тий. Алтны компани давхар бүртгэл бас гарна гэсэн мэдээлэл байна тийм үү. Өөр одоо нийт үйлчлэгээний салбарыг байна, даатгалын компаниг байна гэж сонсогдож байна л да бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр сайн одоо компаниуд гарч ирэх төлөвлөгөө бол байна. Тэгэхээр юу гэхээр ер нь бол ингээ ажиглаж байхад бол компаниудын одоо менежмент гэдэг юм уу те нөгөө менежментийн зарчим үнэт зүйлс эднэр бол өөр болж байна л да. Нөгөө удирдлагуудын үнэт зүйлс эднэр те өөрөөр хэлбэл юу гэхээр олон нийтэд нээлттэй компани яа. Далд эдийн засгийг нээлттэй болгохоо ашгийг ганцаараа биш те баялагын байралтанд орж олон хувьцаа эзэмшигчтэй болж те ингэж нээлттэй компани болъё. Олонний компани болгоё. Компанийнхаа үнэлгээг нэмэгдүүлэе, үн цэнийг нэмэгдүүлэе гэд энэ нөгөө залуу үеийн одоо энэ сэтгэлгээ гэдэг юм уу те энэ шал өөр болж байна л да. Тэгэхээр цаашдаа ч гэсэн маш олон компаниуд гарч ирэх болов уу гэж бодож байна. Банк бус 2 банк бус санхүүгийн байгууллагын бонд гарах гэж байна. Тэгээ энэ жилийн одоо энэ бондуудын нэг онцлог байна. Юу гэхээр нэгт урд нь бол анзаарч ирсэн бол дандаа 1 жилийн хугацаатай бондууд гардаг байсан. Тэгэхээр одоо Lendman бондын хувьд одоо жишээлбэл одоо 2 жилийн хугацаатай гарах гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлээд байна вэ гэхээр энэ санхүүгийн хөрөнгийн зах зээл илүү тогтворчод байна л гэсэн үг тийм. Илүү бас их одоо 1 жил биш 2 жилийн хугацаатай тийм хөрөнгө оруулалтыг одоо жишээлбэл бий болгож байна л гэсэн үг тийм. Одоо бол юу гэхээр илүү 1 жил гэхээсээ илүүтэйгээр тийм хүүн доктортой 14% хүүтэй байгаа бол тийм илүү одоо 2 жилийн хугацаанд тийм ийм өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулъя гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол бол давмгай байгаад байна. Зах зээл дээр ингээ ажиглаж байхад тийм. Хоёрт нь юу гэхээр хүүгийн төвшин буурсан. Нөө та нар санаж байгаа бол өнгөрсөн онд яг үдид бас Lendman бонд гаргаж ирсэн. Тэгэхэд бол хүүн нь бол 17% хүүтэй байсан. Энэ жил бол жишээлбэл 14% хүүтэй гарахад төлөвлөж байна. Энэ чинь бас эргээд юу гэхээр нөгөө бодлогын хүү буурсан, хадгаламжийн хүү буурсан тийм нөгөө зээлийн хүү буурсан гэд ингээ санхүүжилтийн үрдэг буурж байгаатай холбоотойгоор бас бондын хүүгийн төвшин бол бууж ирж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагч нарт энэ бол бас их таатай тийм ийм хөрөнгө оруулалтын маш ийм үр өгөөжтэй байх бүтээгдэхүүн байгаа. Яагаад гэвэл нэгт хагас жил тутамд хүүгийнхаа орлогыг авчна. Тэгээ хүүгийнхаа өгөөжийг авчна. Нөгөөтэйгөр юу гэхээр энэ 14% хүүтэй 2 жилийн хугацаанд тийм өгөөж өгөх бүтээгдэхүүн өнөөдрийн байдлаар бол зах зээл дээр бол байхгүй байгаа. Гуравт нь юу гэхээр ерөөсөө татврын таат орч. Бид нар бүгдөө мэдж байгаа тийм. Жишээлбэл хадгаламжийн хүүгийн орлого 8.7 байгаа. Тэгээ хадгаламжийн хүүгийн орлого дээр татвар нь 10% байгаа. Ашигын татвар нь, орлогын ашигын татвар нь. Гэтэл өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр олон нийтэд нээлттэй харилцаалагдж байгаа компани бондын хувьд бол хүүгийн орлогын ашигын татвар бол 5% байгаа. Өөрөөр хэлбэл банкны хадгаламжийн хүүгийн орлогоос даруй 1 дахин бага гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бондыг манай энэ одоо үзэгчдэд уншигчд бас маш их сонирхох ёстой гэж бодоод байхгүй тий. Хүн ер нь хөрөнгө оруулалтын сурах хэрэгтэй. Тэгэхээр юу гэхээр ерөөсөө л нэгт хадгаламжийн хүүгээс өндөр байна, хоёрт татвар нь хамаагүй 1 дахин бага байна гэдэг. Тэгээд энэ ийм айтаахан тий ийм сайн ийм өгөөжтэй юм санхүүгийн хэрэгсэл байна тий хөрөнгө оруулах боломжууд байна. Тэгэхээр энэ одоо нөгөө хөрөнгө оруулалт одоо хувьцаа ч юм уу бонд ч юм уу тий ялангуяа энэ сүүлийн үед одоо энэ хөрөнгийн зах зээл ингэж олонний анхаарал байгаа энэ үед болохоор энэ бүтээгдэхүүн хөрөнгө оруулалтыг тий сонирхож байгаа хүмүүс бол энэ мэрэгжлийн байгууллагуудад хандаж тий мэрэгжлийн зөвлөгөө авч энэ зах зээл рүү орж ирж энэ хөрөнгө оруулаасаа л гэж хүсэж байна. 2 жилийн дараа хэд өшөө хүү буурах магадaltaй. Яг л бид нар одоо ингээ харж ин тэ ингээ дэлхийн эдийн засгтаач уялдуулаа харсан тэ ковидын дараах эдийн засгийн сэргэлттэй холбогдуулаад тайлбарсан ч гэсэн тэ ерөөсөө юу гэхээр цаашдаа хүүгийн төвшин буурнаа. Яг л одоо ингээ дэлхийн дээр одоо ингээ дэлхийн зах зээлийг харж байхад бол алтны үн өсөж гин, зэсийн үн өсөж гин, тэ нүүрсний үн өсөж гин. Энэ юу гэхээр манад одоо юм маш их таатай юм нөхцөл боломжийг олгоод байна л эдийн засгийн хувьд тэ. Нөгөөтэйгөр юу гэхээр оюутлогын далд уурхай ашиглалтанд орно. Оюутлогын далд уурхай ашиглалтанд ороход манайд бол тэр байтугай тэ нөгөө
борлуулалтын үнийн дүн нэмэгдэнэ, экспорт нэмэгдэнэ тийм үү? Одоо валютын одоо инфло гэж ярьдаг тийм валютын бас орлого бол нэгдгийн нэмэгдэнэ тийм. Тэгэхээр юу гэхээр цаашдаа бол болгын хүү бол буурнаа тийм ингээ хөрөнгийн зах зээл ингээ бас хөгжөөд тийм банкны салбартаа ингээ өрсөлдөөд ингээ хүүгийн түвшин буугаад ирэхээ тийм. Тэгээд бид нар бас ингээ ажиглаж ийн л да юу гэхээр ингээ санхүүгийн байгууллагаас сүүлийн үед мэдээлэл авч байгаад яг энэ сүүлийн одоо сар хөл хорой тавигдсанаас хойш эдийн засгийн сэргийлт огцом нэмэгдэж байна. Энэ нь юугаар харагдаж байна вэ гэхээр ерөөсөө зээлийн гаргалтаар